Сэтгэлээ дасгалжуулахын удирдгал өглөөний мэнд. Саяхан хідэн номын нөхөд надад хандаж зүгээр битгий суу багш минь бидэнд ном заагаач гэж хүссэн юм. Би тийм ч ирүүл бус байгаагаа хэлтэл өөр шалтгаанаар бишээ. Зарим маань богинохонч болов номын айлдвар сонсхийг маш ихээр хүсэж байгаа. Бидэнд маш тустай болно гэд ямар ч байсан зөвшөөрөөж гэж тулгсан. Би бие махбод сэтгэл санаагаар төдийлөн тэнхээтэй биш хിവэр байсан ч үндсэн багш гигантнийхээ нэг сургаалыг саналаа. Тэрбээр айлдварынхаа дундуур бидэнд хандан хожим хойно чамд хэн нэгэн ном айлдаач хэмээн хүсвэл нөхцөл байдлыг үл харгалзан заавал зөвшөөрч чин сэтгэлээсээ хичээнгүйлэн зааж байг гэж загсныг би мартдаггүй. Ийм үнэт сургаал үг бий шүү дээ. Тэгээд л би мартаж болшгүй энэ сургаалыг санана, өөрийн бэрхийг тоолгүй суухаар шийдсэн хэрэг. Гэхдээ би өөрийгөө ном заах хэрэгтэй мэргэсэн багш гэж огт боддоггүй. Багш гэх энэ үг санаанд ороход сэтгэл тавгуурхаж би ном айлдаж та бүхэн миний номыг сонсож байна гэхээр их л эвгүй санагддаг. Учир нь би төгс хүн биш замдаа явж яваа суралцагч хിവэр өдий хүртэл элдв бэрхшээлтэй тэмцэж мөнхийн харанхуугаас гарч чадалгүй явна. Гагцхүү урд цагийн их багш нарын айлдсан чанд мань сургаалаас хуваалцахаар энд залран сууж байна. Тэд биер морилон ирээгүй ч гэсэн сургаалынх нь аттестат нэгүсэл хайрын хүч үргэлж орсоор байдаг гэдэгт би итгэдэг. Буддын ном гэдэг энгийн амархан эд бишээ. Би зөвхөн буддын шашны үднээс хэлээгүй. Ер нь хүн бүр аз жаргал, баяр баясал, элбэг хангалуун амьдралыг хүсэж, зовлон шаналл, гачлан зовлонд өртөхийг үл хүсдэг бидтэй. Буддын номоос гадна ч бид зовлонгоос зайлах гэж элдв аргыг хэрэглэсээр ирсэн. Цаашиж оролцоор байх нь лав. Хин ч өөрийн зорьсон зорилго хүслээ биелүүлэхээс нааш бууж өгөхгүй. Гэвч бидэнд нэг том асуудал бий. Зовлон яаж гэтлэхээ мэдэхгүй л хамаг учир оршдог. Хичээж хүссэн ч буцаад л бүтлгүйдэх нь олон. Өнгөрсөнд эндүү алдаа гарсан. Одоо ч нэг л болохгүй яваа. Ирээдүйд ч мөн алдаагаа давтах шинжтэй. Ямар нэг юм буруу байгааг нь л шинж. Ингээд би номын багш гэгдэн сандал дээр суугаад ном айлдаж байгаа дүр зураг гарлаа. Та бүхэн намайг нилээд сайн чадвар бүхий багш, миний өгүүлэх үг бүр өөрийн туулсан туршлага, гэгэрлээс урган гарч байна гэж бодож магад. Гэвч үнэндээ тийм бишээ. Өмнө хэлсэнчлэн би та бүхэнд ном зааж байна гэж бодхоос би маш их ичдэг. Үнэндээ ингэж ярих нь надад таагүй санагдаж байгаа ч өөр арга алга. Тиймээс би энд сургаал айлдаж байгаа хэрэг огтоос биш, харин агуу их багш нарын эрт үеэс уламжилж ирсэн сургаал номлолыг давтан ярьж байгаа төдий юм. Хэрэг би өөрөө ном зохиож шинэ сургаал гаргаад та бүхэнд заавал асар олон алдаа эндүүрэл гаргах байлаа. Та бүхнийг буруу зам руу ч хөтлөж мэднэ. Тиймээс би итгэлтэй их сурвалж болох энэ судрыг түшиглэн айлдаж байна. Өөрөөр хэлбэл би хараахан төгс боловсроогүйгээсээ болж цааснаас харж байна гэсэн үг. Хэрэг би төгс бол юунд ч түшиглэх хэрэггүйгээр өөрийн бэлэг оюун, гүн ухаарлаас урган гарах үгсээр л номлох байсан. Даанч би төгс бус болохоро цаасан дээр хүсэг, ном судартаа найдахаас аргагүй. Иймд намайг энд сууж, номын айлдвар хийж байна хэмээн эндүрхгүй байхыг хүсье. Би өөрийн үгээр шинэ ном зааж байгаа юм биш, харин агуу их багш нарын өмнө айлдсан сургаал үгсийг иш давтан өгүүлж байгаа хэрэг. Бид бүрэн гэгэрэх хүртлээр эдгээр үнэт сургаалыг давтан сонсож сэрж явах учиртай шүү дээ. Одоохондоо бид альвааг шилж сонгоод өөрийн дураар энийг авч тэрийг хэрэггүй гэж орхидог төвшөнд хүрээгүй байна. Бид одоо хэрэн суралцаж, судалж, шинжилж, оюунаа төвлөрүүлэн тогтоохыг л хичээж явна. Оюун санаа маань одоо хүртэл тогтворчоогүй урсгал дунд хөвсөөр л байна. Би ч ялгаагүй адилхан. Бие махбодын хувьд тийм сайнгүй, оюун санааны хувьд бүрч дорой байгаа ч бид үүнийг туулах ёстой. Тийм учраас бидэнд бясалгал судалгаа буддын сургаалыг гүнзгий тунгаан хэлэлцэх нь хамгаас чухал хിവэр байна. Бурхны номын зорилго ба бидний хандлага. Өнөө үед буян номын бясалгал амьсгал санаа төвлөрүүлэх, бод сэтгэл төрүүлэх, нэгүүлсэнгүй сэтгэл, бэлэг ухаан хөгжүүлэх гэгчлэн сэтвчилсэн элдв олон номлол заалт дэлгэрсэн. Хинаян, Махаян, Важраян гэгчлэн буддын шашны бүхий л уламжлалт хувиршгүй үнний олон янзын тайлбар бий. Энэ нь бурхан багш чав нарынхаа онцлог чадвар, сонирхолтон тохируулан элдв янзын сургаал айлцсных юм. Бурхан багш шууд өөрийн гэгэрсэн төгс хутгийг хүрсэн төлөвөөс бүхнийг нэг аргаар хайрлаагүй, харин шав нарынхаа өвөрмөц чадамжид тааруулан олон янзын номлолтыг жайг үүсгэсэн байдаг. Харин миний хувьд гадамбар ёсны ложин буюу сэтгэл дасгалжуулах номлолыг бясалгахад маш үр дүнтэй байсныг хожим ойлгосон. Олон жилийн өмнө би өвчин зовлон хүнд бэрхийг туулж явахдаа гадамбар уламжлалын энэ сэтгэлийг сургах номлолыг хэрэгжүүлэн асар их тус хүртэж билээ. Тийм учраас сэтгэл дасгалжуулах номлол үнэхээр энгийн ойлгомжтой атлаа шууд ач тустай гэдэгтээ санал нэг байдаг. Харин гүн ухааны төвшөнд авч үзвэл Махаян, Важраяны номлол сургуулиуд нилээд нарийн бөгөөд их цаг, хүч чармаалт шаардна. Энгийн харахад амарч гүн гүнзгий утгыг нь ухаарыг гэвэл ууггүй бясалгаж бүрэн судлах шаардлагатай гэсэн үг.
Харин гадам ёсны энэ сургаал тийм тойрог бэрх замгүй, маш шууд утгатай. Сонин гэвэл хүмүүс энэ номлолыг нэг их тоодоггүй шиг санагддаг. Яагаад тэгдгийг би сайн мэдэхгүй. Ер нь хүн бүр лам хуурагч бай, энгийн хар хүнч бай, аз жаргал, баясал тайван амьдралыг хүсэж, зовлон шаналл, бэрхшээлээс ангижрахыг ирмэлцдэг. Тийм ч учраас бид ямар нэг хэмжээгээр буян ном хөөгөөд явдаг. Аврал одуулж тарны маань уншиж, мөргөж гуйж, буян номыг сонсож, бие, хэл, сэтгэл гурваараа хийдэг бүх үйлийнхээ тусыг эцсийн аз жаргалыг олох, хүсээгүй зовлон гэтлэхэд чиглүүлдэг. Тийм болохоор л бид буян номд шамдаж байна гэж хэлж болно. Буддын номын мөрийг хөөх нь ямар нэг үзүүр зугаа цэнгэл бишээ. Харин ч илүү өргөн, холын зоригтой байх учиртай. Гэтэл бид энд тэндгүй номын хойноос гүгээд байдаг. Нэг багшаас нөгөө багшид, нэг газраас нөгөө газар руу ийш тийш хөлхөж явдаг. Би өөрийгөө эргээд бодоход өмнөх үеийн олон агуу багш нараас маш олон номын айлдвар сонссон, асар их аз завшаантай хүн. Үүндээ бахархаж болно. Гэвч гол нь авсан сургаалаа өөртөө шингээж чадсан уу? Үгүй шүү дээ, даанч үгүй. Энэ бол их ичгэвтер хэрэг. Тийм болохоор л би одоо хүртэл илдэг бэрхшээл гачлантай учирсаар явна. Ийм байж би та бүхний өмнө ном зааж байна гэх гэж бас ичмээр шүү. Хэрв та бүхэн намайг ямар нэг мэрэгсэн, боловсрсон багш гэж бодож байгаа бол эндүүрэл төдий юм. Үүнтэй адилаар бидний олонх нь ном сонсох дуртай. Ном гэхээс өөр юмгүй. Ялангуяа сонирхол татам, ганцхан ховор сэдвт их дурлана. Жишээлбэл бод сэтгэлийн сургаал гэхэд зарим хүн бод сэтгэлийн талаар олон сонссон, шиний малга гэж хойш сууж мэднэ. 4 үнний номлол уу? Тэрийг би олон сонссон, бараг мэднэ гин. Зарим нь бүр надад өндөр дээд агсан түвшний номлол хэрэгтэй байна гэж бодох нь ч бий. Ийм хандлага бидний дотор оршсоор байгаа болохоор өдөр тутмын амьдрал дахь бэрхшээлүүдэд давж чадалгүй үлдээд байх шиг санагддаг. Энэ нь буруу номлолтой, эсвэл буруу багштай учирсны хэрэг огт биш юм. Будда багшийн номлол үнэхээр айдастдтэй, ямар ч эргэлзээгүй үнэн. Их багш нарын буруу бүр биш. Харин хувь хүн бидэл дотроо өчүүхэн итгэлгүй, бэлэг оюун муутай, хичээл зүтгэл багтай, тууштай чанар дулмаг байна. Магадгүй тийм болохоор бид сургаал номын хүчийг бүрэн хүртэж чадахгүй яваа бизээ. Өдөр тутмын амьдрал ба буддын номтой холбогдох үе. Бүх юм бүрэн амар тайван явах үед бид хармаа, номоо мартчихдаг талтай. Харин бие махбодын өвчин бэрхшээл эсвэл сэтгэл санааны хямрал тохиох төдийд бурхны номоо санаж эхэлдэг. Гэвч тэр үед аль хэдийн оройтсон байдаг. Давтан санууштай нь буддын ном гэдэг өдөр тутмын хоол, ус, хувцас шиг л чухал хэрэгцээтэй зүйл юм. Өдөр бүр хоол идэж ус уудахтай адил өдөр бүр л буян номын аргыг хэрэглэж байх учиртай. Гэтэл бид зовлонгүй тайван явахдаа хармаа, номоо мартчихад гаг ам шиг тохиолдсон хойноос хэрдэг нь үнэхээр зохисгүй зуршил. Одоо энд нөхцөл байдал багш шав 2 мэд харагдавч үнэндээ хоорондоо хэрхэн холбогдсон эсэх нь эргэлзээтэй хിവэр. Бодол санаагаараа холбогдохгүй бол багш шав 2 зүгээр л дүрс болно шүү дээ. Адгуусыг ч хүртэл бяцхан сэтгэлээр нь татаж номхруулдаг. Бидний хувьд ч буддаа номтойгоо үнэхээр холбогдсон эсэх тун эргэлзээтэй. Бид бурхан багшид мөргөж залбирдаг, бурхан номдоо аврал одуулдаг, элдв сахиус хамгаалагчдын нэрийг авч тахилга өргөдөг. Ингээд өөрсдийгөө буддаа номтой холбогдсон гэж бодоод явдаг. Гэвч үнэндээ тэдэнтэй жинхэнэ холбоо тогтоох зарчим нь өөр ажээ. Та юуны өмнө өөрийгөө таньж сэтгэл оюунаа төвшдгэн тунгаасан цагт л буддаа ном, сахиус нартай үнэн хэрэгтэй холбогдох боломж бүрдэнэ. Зүгээр л өвдөг сөвдөн залбирчаад мөргөл үлчгээд гэтэл өөрийн хандлага араншин нь буддаа номын замын эсрэг чигтээ хിവэр байвал бурхад танд хэрхэн ивэлээ хайрлах билээ. Тэд та бидэнд адистад хайрлахгүй дээ биш л дээ, гол нь бидэнд холбогдох үндсэн зарчим алга байна гэсэн үг. Буддаа номтой холбогдно гэдэг бидний боддог шиг амар биш. Зүгээр суугаад бясалгал хийгээд хідэн мантра уншаад хідэн бурхныг дүрслээд эсвэл бурхан шүтээний дүрсийг өөрөө хийгээд тавьчихвал холбоо тогтно гэж бодож байвал эндүүрэл. Үгүй, огтхон ч үгүй. Чин сүсэгт итгэл, үнэнхүү итгэл үнэмшил, туйлын шийдэмгий зориг, эдгээрийн ачаар л буддаа номтой холбогдно. Тэдгээр нь үгүй бол ганц 2 хөрөг тахлаар холбоо тогтдоггүй. Үнэндээ бидний дотор хизээж өөрчлөгддөггүй нэг жинхэнэ мөн чанар бий. Харин тэр нь бид мөнхийн харанхуйд автсан ч бай, мөнхийн хэр буртагнаас салсан ч бай огт хувирдаггүй. Бидний өвгийн мөн чанар анханасаа цэвэр, эрх чөлөөтэй байдаг гэсэн үг. Тийм учраас л бурхны ном бидэнд үйлчлдэг хэрэг. Хэрв бидний сэтгэл уг мөн чанараараа анханасаа л буртаглагдсан, угаас хизээж хариус харахгүй байсансан бол хэдий их чармааж бясалгалаач ямар ч үр дүн гарахгүй. Эцэст нь бүх оролдлого талаар болж цаг зав, хүч, энерги дэмий үрэгдэх байсан. Харин бидний дотор ямар ч сөрөг зүйлд халтшгүй ариун чанар оршдог гэдэгт баттай итгэн гэдэг бид гэгээрэлд хүрэх бүрэн боломжтой тэмдэг юм. Амьдрал угаасаа маш энгийн.
Гэтэл бид өөрсдөө л түүнийг эдрээтэй адармаатай болгож орхидог. Миний амьдралыг хэн ч хутгаж чадахгүй. Би л өөрөө холионо. Бид дандаа бусдыг буруутгахтаа гаргуун. Би таныг буруутгаж чадна, түүнийг буруутгаж чадна, хэнийг ч буруутгаж чадна. Гэвч бодит байдлыг сайдраажвал яг үнэндээ өөрөөсөө л бурууг хайх учиртайг ухаарна. Бурхан багш хүртэл үүнийг зүрхгүй заасан байдаг. Гадамб ёсны их багш нар бурууг бусдаас биш, өөрөөсөө ирэг гэж захидаг. Гадамб багш нар маш инэрэнгүй сайхан сэтгэлтэй байсан нь зүгээр л даруй хүмүүс байсандаа бишээ. Тэдний дээд бэлэг ухаан юу зөв, юу бурууг туйлын тодорхой ялган таньсан тул тийм номлжээ. Тэд сайн мог дэнслэх хамгийн авгай шүүгч нар байлаа гэж хэлж болно. Сэтгэл дасгалжуулахын утга ба гадамб арга барил. Одоо сэтгэлээ дасгалжуулах хэмээх энэ сэдвийг ярилцъя. Сонирхолтой гарчиг байгаа биз? Төвдөр лог гэдэг нь ухаан санаа, сэтгэл оюун гэсэн олон утгатай. Заримдаа бэлэг оюун гэж ойлгож болно. Хэрэв бэрх хэцүү цаг үедээ нүүр тулж буй хүний хувьд ойлгвол лор нь зүгээр л мунхаг төрөлцсөн сэтгэлийг, харин сэтгэл санаа тогтун үед нь ойлгвол лор нь бэлгүүн ухааныг, бас бясалгагч хүний хувьд аваад үзвэл лор нь дасгалжиж буй ухааныг илэрхийлэх мэт. Жун гэдэг нь мөн олон агуулгатай, дасгах, сургах, дадуулах, хэрэглэх, ашиглах гэгчлэн утгатай. Ингээд төвдийн энэ үгс их нарийн бэлэгтэй агаад энгийнээр хэлбэл энд сэтгэлээ сургах, сэтгэлээ дасгалжуулах тухай яригдж байгаа хэрэг. Багш нар ч гэсэн өөрсдийнхөө сэтгэлийг байнга дасгалжуулж сургах шаардлагатай байдаг. Шав нар ч бас адил сэтгэлээ үргэлжид төлөвшүүлж байх учиртай. Тиймээс энэ сургаалын нэр нь эцэстээ сэтгэлээ дасгалжуулан сурах үе гэсэн утгатай болж байгаа юм. Ер нь бид Хинаян ёсны хамгийн анхан шатны дадлагаас эхлээд сэтгэлээ сургаж эхэлдэг. Жишээ нь буддын шашинд шин шав болж даган баясах тангараг өргөхдөө үс цахлаа ахуулдаг нь юу гэсэн үг вэ? Энэ бол тэр мөчөөс эхлэн сэтгэлээ дасгалжуулах, замд орсныг бэлгэдсэн хэрэг. Хувцсаа сольж үс гизгээ хосуулах нь бүгд сэтгэлээ сургах тэмдэгт үйлдэл юм. Энэ маягаар Хинаян буюу Теравада уламжлалтч тодорхой бэлгэдлийн утгатай уюуд бий. Важраян буюу нууц тарны ёсонд ч бэлгэдэл арга маш олон. Дамар, хонх, очир, важр, эрх, мандлын үсэг, бэлэг тэмдгүүд гээд үе түмэн бэлэг тэмдгийг бид хэрэглэдэг. Яагаад гэвэл бидэнд Важраяны бясалгалын гүндээ дутаг учрыг шууд таньж мэдэх бэлэг дутаж байдаг тул тэдгээрийг илэрхийлэх тусгай бэлгэдэл хэрэгслүүдийг багш нар зохиосон хэрэг. Эдгээр бэлэг тэмдгээр дамжуулан гүн утга учрыг ойлгуулж үнний мөн чанарт хүрэхэд сургадаг нь Важраяны дээд ухаалаг арга барил юм. Теравада уламжлалт хүртэл хувцсаа сольж үс сахлаа хосох зэрэг үйлдэл бүрийн цаана тодорхой бэлгэдлийн даалд утга агуулга байдаг. Харин гадамб ёсны энэ сургаал тийм тойроо нарийн зүйл байхгүй, тун чиг шулуун. Таны хийж буй зүйл буруу бол буруу байна гин, зөв бол зөв гин, тааруухан байвал тааруу байна гэд шууд хэлнэ. Толгой эргүүлж тойроо замаар хэлээд байдаггүй. Нүдрүү чинь ихцлэн харж байгаад л үннийг өчөх тул гадамбын сургаал энгийн атлаа гүн утгатай байдаг. Гэхдээ зарим хүн ийм илэн далангүй хатуу үгс сонсох дургүй байдаг. Тийм болохоор ч гадамб сургаал нэг их таалагддаггүй байж мэднэ. Ер нь хүн гэдэг амьтантай ажиллана гэдэг үнэхээр бэрх. Би үүнийг зөөрлөн хэлэхдээ өхөр малтай харьцах бол амархан хүнтэй л бэрх гэдэг юм. Өхөрт багахан өвс ус өгөхөд л ханаж цадаад голын захад хөвтөд 50 хивж орхидог. Харин хүн гэдэг дуусшгүй хүсэлтэд хандаггүй, ямар ч нөхцөлд гомдолтой үлддэг. Юмтай байвал шуналн хөдөлж бүр илүү хүснэ, ханахгүй гоншигнно. Юмгүй бол аргагүйдээ бухимдаж гомдлоно. Бага бүхэндээ гомдлоно, байхгүйдээ улам их гомдлоно. Ёстой тасралтгүй гомдлоно доо. Сургаал номын хувьд ч ялгаагүй. Теравада уламжлалын талаар хэд хонцоход уйдгартай юм а гин. Махаяны номлол өгөхлөөр надад ахадсан өндөр гүн юм байна гэж дурамжхан байна. Важраян заагаад эхэлбэл хитрхи хурдан удаан зам хэрэгтэй гэж шалтгаална. Харин удаан номлоод эхэлбэл дэндүү удаан нуршаа юм гэж гомдлоно. Иймэрхүү хитрхи их шаардлага тавьдаг хүмүүсийн аяыг дагуулах үнэхээр бэрх. Эцэст нь хүнтэй ажиллана гэдэг амаргүй гэж дүгнэхээс өөр аргагүй. Инрэл бэлэг 2 гадамб ёсны үндэс. Гадамб ёсны их багш нарын тухайлбал энэтхийн их мэрэгэн лам Атиша гигантны гол баримталдаг зүйл нь инрэл нэгүсэл болоод бэлэг ухаан 2 байв. Нэгүсэл химээх үгийг төвдөр нинжэ гэдэг. Нин нь зүрх, жээ нь ноён, тэргүүн гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл нинжин гэдэг нь зүрхний эзэн буюу онцгой сэтгэлийн утга. Юу гэвэл хүн өөрийн тусыг бүр мартаж, бусдын төлөө бүрэн зориулдаг тэр сэтгэлийг ингэж нэрлэдэг. Өөрийг умартан бусдын тусыг бүтээхийн төлөө амьдрахад маш их зориг, шийдэмгий зан хэрэгтэй. Тийм шийдэмгий зориггүйгээр бусдын тусыг бүтээх амаргүй. Тэгэхээр гадамбын гол 2 хөтөлбөр нь инрэл нэгүсэл, бэлэг ухаан 2 юм.
Одоо би гадам ёсны их мастер Ланри Тампа гигантны зохиосон сэтгэлийг номхотгох 8 шүлэг хэмээх алдарт сургаалаас иш татан тайлбарлаж өгье. Ердөө 8хан бадаг мөртөө Будда багшийн бүх сургаал Хинаян, Махаян, Важраяны номлолыг хүртэл багтаасан маш түгээмэл ачтай сургаал билээ. Ялангуяа энэ завхарсан цаг үед туйлын тохиромжтой номлол юм. Бидэнд яг ингэж шуудхан ил цагаан хийсэн номлол их хэрэгтэй байгаа. Дааж чадах нь аваад үлдэг. Үнэхээр давхгүй нь орхиод яв ингээд л гүцээ маш энгийн. Огт ямар ч нууц даалт санаагүй шулуун шудрах сургаал байгаа юм. Зарим сургаал битүү санаатай байдаг. Гаднаа нэгийг хэлээд цаанаа өөрийг учрлах нь бий. Ийм номлолыг залтай багшийн залтай сургаалт гэж хүртэл хочилдог. Би ч бас уг нь нэлээд залтай хүнэлтэд хийхээ. Сэтгэлийг номхотгох 8 шүлэг номлолоос. 1-р бадаг дээдийн дээд тусыг бүх амьтанд хүрэхээр сэтгэл шулуудсан даруйда тэднийг хүсэл биелүүлэгч эрдэнэсээс ч илүү эрхэмлэн цаг ямагт хүндэтгэн дээдэлж явъя. Энэ бадагт чин зориг буюу туйлбартай шийдвэрийн тухай өгүүлжээ. Өөрийнхөө төлөө юу ч хийхдээ сэтгэл шулуудан зориг гаргаж сурсан хүн л бусдын төлөө туйлбартай зүтгэж чадна. Тэгэхээр эхлээд би өөрөө бэлтгэгдсэн байх хэрэгтэй нь мэдээж. Тийм ч учраас би өөрийгөө бүрэн төгс болоогүй гэж байнга хэлдэг шүү дээ. Эдгээр үнэт сургаалыг давтан уншихад амархан сонсоход их ойлгомжтой байгаа биз. Давтаад гойж чимээд бүр их сурвалжаас нь илүү сайхан сонсголонтой болгож болох юм. Та бүхэн ч ёстой гайхалтай юм гэж магтаж мэднэ. Гэвч ингэх нь надад таалагдахгүй. Ийм маягаар магтуулах нь надад ч та бүхэнд ч хэрэггүй. Сургаал номыг орчин үеижүүлж болохгүй. Хэлбэр маягийн хувьд жаахан өөрөөр хэлж болох ч суурь зарчим утгыг нь хизээж гажуудуулж болохгүй. Хэрэв бид сургаалыг өөрчилж орчин үеийн болгоул түүнийг дагалддаг адистед хувилгаан уйдсан ч алга болно. Ингэвэл номын шүтээн болсон дамжлагын адистед гэдэг зүйл үгүй болж номтой холбогдох холбоо тасрах нэг уртай. Бурхны номтой холбогдох хамгийн гол утас нь чин үнэнч итгэл сүсэг болон тууштай чин зориг хоёр билээ. Энд бүхий л амьтанд дээдийн тус хүрэхээр сэтгэл шулуудсан гэж байна. Үнэхээр асар хүнд хариуцлага. Өдөр тутмын амьдралдаа л гэхэд би зөв явж байна уу, буруудаад байна уу гэж өөрийгөө шалгаж сурах хэрэгтэй. Харин бусдын зөв бурууг бол амархан олж харна. Тэр хүн буруу зүйл хийлээ. Энэ хүн зөв явж байна. Чи буруу ашиглаж байна гихчлэн шүүн. Гэтэл хэн нэгэн танд чи буруу зүйл хийлээ гэж хэлбэл та юу мэдрэх бол? Хэн нэгэн таны алдааг илчилбэл та яах бол? Тэгэхээр би буддын шашинтан би бясалгагч гэж хэлэх амархан ч яг тийм хүн шиг амьдрахад төвчээр хэрэгтэй нь тодорхой. Жинхэнэ сүсгтэн хүн бол бусдын биш өөрийнхөө аран шин хандлагыг өдөр бүр шинжиж засч байх ёстой. Биеийн хэлний сэтгэлийн 3 үеийн дотроос хамгийн нарийн сэтгэлийн хандлага юм. Учир нь түүнийг гаднаас хэн ч харж чадахгүй. Гагцхүү та өөрөө л таньж мэдэж чадна. Гаднах хүмүүс таны бие махбодын илэрхий үйлдэл үгийг янз бүрээр дүгнэж ёстой зөв хүн үнэхээр муухай ааштай амьтан гихчлэн шүүн. Харин таны дотоод сэтгэлийн хандлагыг танаас өөр хэн ч харахгүй тул түүнийг хянаж залруулах нь зөвхөн таны л үүрэг. Их багш нар маань тэнэг хүмүүс байгаагүй, харин ч тун мэрэгэн хүмүүс байжээ. Харин бид л өөрсдөө мөнхийн харанхуйдаа хүлэгдэн эртний бурангуй зуршлаа орхиж чадахгүй явна. Өдөр тутмын зовлон, уур бухимдал, атаа чөтөөндөө автсаар тэднээс салахыг ч хүсэхгүй байх шиг. Үнэн дээр бид бухимдлаач, шаналлаач орхихыг хүсдэггүй юм шиг санагддаг. Учир нь бид буян номын дадлагыг зугаа цэнгэл мэдж чохорхсон сонин мэдээ мэд сандагтай холбоотой болов уу? Зарим нь бүр ердөө ерөнхий мэдлэг гэж үзэх нь ч бий. Харин хэрэв бид үнэхээр сэргэлэн ухаантай, сүрс алдмаар бэлэгтэй хүмүүс юм бол буян номд шамдах гол шалтгаанаа хизээж мартах учиргүй. Бид юунд буян номд амьдралаа зориулж байгаа билээ? Юунд хүн ардын тусыг бүтээх гэж чармааж байгаа билээ? Юунд ингэж зүтгэж байгаа билээ? Юм бүхэн учир шалтгаантай. Бид бүхэн ямар нэг шалтгаанаар л юм хийдэг. Харин буддын номд амь бие зориулахын шалтгаан нь юугаар ч үнэлшгүй өргөн тус хүрэхэд оршдог. Үүнийг л байнга санаж явах учиртай. Энэ бадагт бүх амьтныг эрдэнэсээс ч илүү эрхэмлэх гэж байна. Өөрөөсөө илүү бүхнийг эрхэмлэх тухай гайхалтай гүн бодол байгаа биз. Энгийн хүний хувьд бол өөрөөсөө хэн нэгнийг илүүд үзнэ гэхээр сэтгцийн эмгэгтэй хүний үйлдэл мэд сонсогдож мэднэ. Хинд ч та над шиг өчүүхэн хүн бишээ, над шиг сул дорой биш гэд хэлвэл хариуд нь чи хэвийн үү, солиороо юу гэдэг байх. Харин бодит сургаалын хувьд энэ туйлын үнэн юм. Бусад амьтангүйгээр би ямар ч бясалгал хийж чадахгүй. Бусад амьтангүйгээр би буян номын ямар ч дадлага хийж чадахгүй. Авралт одуулах зан үйлч үгүй, бодит сэтгэлийн бясалгалч үгүй болно. Хоосон чанарын бясалгалч үгүй, 6 баримтыг ч хэрэгжүүлж чадахгүй. Эцсийн эцэст бүрэн гэгэрэх боломж ч үгүй болох байлаа.
Бүр энгийн амьдралыг аваад үзсэн ч орон байр хоол хүнс өмсөх хувцас хүртэл бусдаас л хамаарч байдгийг сана. Бусад хүмүүс байж л бид амьдардаг. Хэрэв бусад хүн байдаггүйсэн бол бидэнд ямар ч нэр алдар хийсэн зүйл үлдэхгүй хоцрогсон. Алдартай дуучин, жүжигчин, зохиолчид хүртэл ард олон байгаа болохоор л алдаршдаг болохоос өөрсдийгөө алдаршуулдаггүй шүү дээ. Тэгэхээр бидний амьдралд байгаа өчүүхэн аз жаргал, сайн сайхан бүхэн хүртэл бусдаас хамаарч иржээ. Бурхан багш Шантидо гэгэнээр дамжуулан айлтгахдаа гэгээрэлд хүрэхэд Бурхан багшийн ач ба амьтны ач хоёрыг дэнсэлбэл бараг тэнцүү юм гэжээ. Бурхан багшгүйгээр бидэнд ном үгүй бол гэгээрэл үгүй. Амьтан бүхний тусгүйгээр бидэнд бод сэтгэл үүсэхгүй, бод сэтгэлгүйгээр буян ном бүтэхгүй. Тэгэхээр амьтан бүхний ачийг бид Бурхан багшийнхаас огтхонч дутуугүй үнэлж адилтыг шавж үзэх учиртай. Бусдын тусыг өөрөөсөө илүүд үзэж сурахын тулд бидэнд садаа болдог өөрсдийнхөө уур, хатаа, бардам занг харах ёстой. Хүсэл шунал заримдаа түр зуурын баяр баясал авчирдаг гэж Шантидо айлдсан байдаг. Харин уур хилэн хизээж хинд ч аз жаргал авчирдаггүй. Уур хилэн миний аз жаргалыг ч таны аз жаргалыг ч тэр дорнд буснуулдаг. Би бол Махаяны замналтан гэж амаараа хэлэх дуртай. Өглөө бүр манайхан хамаг амьтны тусын тулд бод сэтгэл төрүүлэх гэж номын мөрөөс өмнө уншдаг. Гэхдээ тэр хамаг амьтан гэдэгт чиний дайсан ордог уу? Үгүй л болов уу? Нэг бодоод үзтээ, өөрт тань дургүй тэр хүнийг та тэр хамаг амьтан даа багтааж хайрлахыг хүсдэг үү? Манай бод сэтгэл ингэж л хэврэг байна. Хаалгад цонхоо хаагаад ганцаар суугаад номоо уншихаар хамаг амьтан ийг хайрлаж байгаа юм шиг амархан. Гэтэл гадаа гараад хэн нэгэн тантай ам муурахад тэр хүнийг та шууд л хайрлах амьтныхаа тооноос хасдаг биз дээ. Энд л бидний алдаа байгаа юм. Надад ч энэ асуудал бий. Намайг үнэхээр үзэн яддаг, эсвэл надад үнэхээр дургүй хүн байлаа гэхэд би тэр хүнийг хамаг амьтанд багтаана гэж бараг байдаггүй. Нэрийг нь дуудан санах төдийд тэр бол өөр хэрэг гэх бодол төрөөд ирдэг. Үнэхээр хэцүү даваа байгаа биз. Энэ маань бидний бодисдын замналаа муу хэрэгжүүлж буй шинж. Харин агуу их багш нар маань өөрсдийн туулсан гигэн туршлагадаа тулгуурлан биеэр үлгэр дуурайл үзүүлдэг байсан. Тэдний жинхэнэ чин үнэнч байдал бидэнд соргог харагдаж үлджээ. Үнэн шударга байна гэдэг нь чин сэтгэлээсээ хэлж, сэтгэлээсээ үлдэхийг хэлдэг. Тэдний хувьд бодол нь үхтэй, үг нь үйлдэлтэй, үйлдэл нь зөвлөгөө сургаалтай нь ялгашгүй нэгдсэн байв. Тэдний биеийн хөдөлгөөн, хэлсэн үг, сэтгэлийн илэрхийлэл бүхэнд нэг ёсны сургаал, үлгэр номлол байсан гэж болно. Харин би өөрөө бол үнэндээ үнэн шударга хүн биш шүү. Үүнийг энд хүлээн зөвшөөрөөд алдаагаа хэлээд орхив. Төвдөр тамчиг гэж үг би ямагт үргэлжид гэсэн утгатай. Энэ бадагт үргэлж амьтан бүхнийг эрхэмлэх гэж айлтжээ. Энэ нь жаргалтай байхдаа ч зовлон дунахтаа ч амьтан бүхнийг адил хайрлаарай гэсэн санаа. Бидний сэтгэл санаа нөхцөл байдалтай автан дээш доош савладаг. Өнөөдөр 50 сайхан байсан мөртөө маргааш сэтгэл тавуурхах үедээ номоо омортдог бол эндээс ажил хэрэг болохгүй. Харин зовлон бэрхшээл нэмэгдэх тусам улам их бясалгаж, улам их бодох хэрэгтэй болно. Энэ л бидний асуудлыг шийдэх ганц зам шүү. Хоёрдугаар бадаг, хинтээ ч учирсан өөрийгөө би хамаг бусдаас дорд хэмээн санаж сэтгэлийнхээ угаас бусдыг дээдийн дээд хэмээн өргөмжилж явъя. Энэ бадагт бидэнд садаа болдог эго буюу өөрийг дүүйлгэх бардам сэтгэлээ таних чухлыг өгүүлжээ. Үзэгдэх байдалд бол энгийн ойлгомжтой сонсогдовч хэрэгжүүлэхэд нэмбэрх даваал гэсэн үг. Их бодистой Шантидо бодисдын явдалд В бүлэг айлтгахдаа сэтгэлд сөрөг сэв төрөнгүүд шууд буу автахтун таниад байр гэжээ. Өөрөөр хэлбэл уур уцаар, бардам зан, хатаа жөтөө зэрэг сэтгэлийн бодлол төрөнгүүд тэр дорн эхлээд таньж мэдэх хэрэгтэй гэсэн үг. Юуны өмнө би өөрийгөө таних ёстой. Миний энэ уур вэ, эсвэл миний энэ бардам сэтгэл үү гэдгийг эхлээд ялгаж салахгүй бол цаашаа ямар ч ахиц гарахгүй. Таныг тавгүйдүүлж түгшээж зовоож буй ямар ч сэтгэлийн хөдөлгөөн сайн сэтгэл биш гэсэн үг. Таатай тогтун сайхан мэдрэмж төрүүлэх сэтгэл эерэг сэтгэл юм. Харин эхэндээ л таатай санагдсан хэрнээ төдөлгүй таныг зовоож зүрх зүсэж эхэлбэл тэр нь сөрөг сэтгэлийн хөдөлгөөн юм. Одоо энд бардам сэтгэлийн талаар ярилцъя. Хин нэг их бардам хүн гэж шүүмжилдэг дээ. Өөрийгөө ч би арай бардам зан гарах чуу гэж хаяа асуудаг л байх. Гэхдээ чухам ямар бардам зан бэ гэдэг сонин. Эрдэм намаараа бардамдаг хүн байна, сайн бясалгаснараа өнгөрдөг хүн байна. Би чинь юу эсийг мэдэх билээ гэж ам бардамдаг хүнч байна. Бүхий салбарт эго сэтгэл орж бардам зан төрөх боломжтой. Хэрв та сайн бясалгагч болсноороо би мундаг гэж бодон бардамснаар уг бардамнал таныг улам мангар болгоно. Хэрв та их ном сурсан өргөн мэдлэгтэй хүн болсноороо миний мэдлэгээс илүү юу байх билээ гэж бодон бардамснаар таны мунхгийн харанхуй улам тэлнэ.
Учир нь таны уншиж мэдсэн бүхэн игээл таны эгоог дарах учиртай атал эсрэгээр нэмж өсгсөн бол таны сурсан ном танд буруу замаар явжээ гэсэн үг. Бясалгалын зорилго бол таны сэтгэлийг номхруулж тогтуунд төвлөрсөн инэрэнгүй болгох явдал. Гэтэл сайн бясалгач болох тусмаа та улам их ууртай, догшин авиртай, бардам зантай болоод байгаа бол таны бясалгалын үр дүнд эсрэгийн ажиглагдаж байна гэсэн үг. Би л бүгдээс шилтгэн гэсэн бодол улам лавширвал тэр таны сайн бясалгал таныг эвдэж эхэллээ гэсэн үг. Та өөрөөсөө өөр хэн нэгэн илүү сайн бясалгаж байгаа тухай сонсоод шөндөө нойргүй хонон хоол ундч хоолоогоороо давж гарахаа болж байвал таны оюун санаанд улаан төгшөөрийн дохио аслаа гэсэн хэрэг. Би л энэ дотроо хамгийн сайн нь байх ёстой гэсэн бодол таныг эзэмджээ. Энэ бол таны бардам сэтгэл бясалгал бүтээлийг чинь үгүй хийж эхэлж буй хэрэг шүү. Жишээ нь хэрэг би өөрийгөө өдөрт 7-8 цаг бясалгал хийдэг, маш их дадуулж байгаа хүн гэж бодож эхэлбэл тэр 7-8 цаг хугацаа үнэн хэрэгтээ жинхэнэ үр бүтээлгүй өнгөрч мэднэ. Өөртөө би өөрийгөө бүр шаргууд ажиллаж байна гэж үнэлж болох ч тэр хугацаанд эго буюу бардам сэтгэлээ таньж хазаарлаж чадав уу гэдэг нь хамгийн чухал асуулт. Өдөрт 6-7 цаг бясалгалдаа суугаад уншлах хийгээд мөргөөд өнгөрөхөд та эцэст нь өөрийнхөө бардам занг бууруулж чадсан уу, үгүй юу? 1 жил, 5 жил, 10 жил бясалгал хөөгөөд энэ хугацаанд таны бардам зам буурсан уу, нэмэгдсэн үү? Хэрэг буураагүй бол үнэхээр үн цэнтэй цагаа өрсөн хэрэг болно. Гадамбын багш нар шав нартаа байнга сануулдаг. Ухаантай бай, бясалгал дадлах чинь чамд тустай байна уу, үгүй юу гэдгийг үргэлж бодож бай. Бид буян номын замаар өөрийн оюун санаатай ажиллах гэж ордог болохоос гадаадын дүрм журмыг даган дуурайх гэж ордоггүй. Тийм ээ, сахилга бат ёс суртахуун чухал. Гэхдээ эцсийн зорилго нь эго буюу хуурмаг сэтгэлийг номхруулахад оршино. Биеэрээ мөргөж цахил авсны эцэст сэтгэлээ хөдөлгөж өгөх ёстой. Бид өдөр бүр бясалгал хийхдээ дотоод сэтгэлийнхээ төлөвийг таньж хянаж байх үүрэгтэй. Өөрийнхөө юу бодож, юу мэдэрч буйг байнга анзаарах нь миний чухал хариуцлага, таны ч үүрэг. Би бол та бүхнээс дорд хүн, та бүхэн миний дээд гэж бод гэдэг нь өөрийгөө муу хүн болгож доромжил гэсэн үг биш. Бусдад боломж олохын тулд өөрийгөө дэвс гэлтэж утга биш. Гол санаа нь жинхэнэ бясалгагч хүн өөрийгөө хуурч болохгүй юм. Бусдыг хуурч бодит байдлыг сайхан хурамч үгээр өөрчилж болно. Би та бүхнийг хуурч чадна, зүгээр сайхан шалтак хэлээд юу ч хийлгүй өнгөрөөж чадна. Гэхдээ өөрийгөө хуурч болохгүй, өөрөөсөө үннийг нуугч байж болохгүй. Өнөөдөр энэ амьдралдаа чи намайг хуурч дөнгөн харин эцсийн дэнснээс мултрахгүй. Бидний өргөндөө залсан бурхан багшийн хөрөг, тахилын суурьнд дэлгэсэн судар номод үргэлжил биднийг ширтэж байдаг. Та өдөр бүр бурхан багштай мөргөж судар номдоо тахил өргөдөг бол өөрийн аран шин, эго зангаа дарж сур. Өөрийн сэтгэлийг өөрчлөхгүйгээр гадна дүрм дэглэм дагаад нэмэргүй. Өөрийнхөө аран шинг өөрчлөхгүйгээр цуглуулсан буян шиг таныг авгаа ялалтад хүрэхгүй. Энд хамгийн гол арга зам нь дахин хэлэхэд өөрийгөө шүүн шинжиж сур. Та өөрийгөө шүүх хэрэгтэй. Бусдыг шүүх цаг нь одоо биш, өөрийгөө шүүх цаг. Би зөв яваа юу, буруу юу? Би буддын номын дагуу явж байна уу, үгүй юу? Миний хийж буй зүйл зөв үү, буруу юу? Миний бясалгалд би үнэнч байна уу, үгүй юу? Өдөр бүр өөрөөсөө асууж, өөрийгөө залруулж сур алдартай агуу багштай уулзах нь тийм ч чухал биш. Тэд таны өмнөөс юу хийж өгөх гэлээ? Та ядаж тэдний адистыг гуйвал толгой дээр тань мутраа хүргэж магад, эсвэл атгах тань өгч юу магад? Тэр өгсөн тань сахарын үрлийг идлээгээд таны эго алга болох уу? Харамсалтай нь болдоггүй. Тиймээс агуу багшийн амнаас гарсан үнэт сургасан үгийг өөртөө шингэн хэрэгжүүлж аран шингээ өөрчлөхгүй бол хідэн ч агуу багштай уулзаад нэмэргүй. Харамсалтай нь бидэнд ихээс төрсөн муу зуршлуудч байна. Нэг наснагч бий. Эхлэлгүй тэртээс улбаасан бурангуй зуршлууд бүр хэцүү. Бид түүндээ дасчихсан болохоор өөрчлөх гэхээр эвгүй санагдаад болдоггүй. Харин агуу багш нар бидэнд шулуухан, нэг бол өөрийгөө өөрчил. Үгүй бол хизээж чөлөөлөгдөхгүй гэж заасан байдаг. Үнэхээр нэг эцсийн сонголт бидний өмнө байна. Хэрв хүн та бүрэн эрх чөлөөнд нирванд хүрэхийг үнэхээр хүсэж байгаа бол эцсийн ганц гарц бий. Тэр нь өөрийнхөө уур хилэнгээ дарах явдал. Хэрв хүсэхгүй бол таны дур юу таалагдсанаа хий. Ингэхэд бусад илүү эрхэм гэдэг нь үнний хувьд ч үнэн гэдгийг ухаараарай. Учир нь би амтан бүхний ачаар гэгэрнэ. Тэдгээр амтан намайг гэгэрхэд илүү чухал. Тэд байгаа учраас л би гэгэрнэ. Тэгэхээр тэд илүү эрхэм, би доорд нь юм. Энэ мэтээр өдөр бүр би биш, бусад гэсэн сэтгэлээ хөгжүүлэх оюун санааны дасгал хийсээр байж ааш аран шингаа аажмаар өөрчлөх ёстой. Эс бөгөөс бид яг хэвэндээ огт өсөлтгүй, ямар ч өөрчлөлтгүй л хоцорно. Өнөөдөр энд тэнд дураараа ном сонсоод олон ном авсан ч гэгэрэх замдаа урагшлаагүй бол ямар нэмэр байх билээ. Зүгээр л мэдээлэл хөөсөн цуглуулагч болж хувирна. Өөр юу ч биш, үүнийг нэг жижиг түүхээр тайлбарлая. Монголд олон ном үзсэн нэг номтой хуураг байжээ.
Шавь нар нь түүнийг дагуулan Хамбын лам дээр очив. Тэгээд шавь нар нь асууж гин, энэ олон эрдэмт лам нар дотроос бодисдвын дадлагыг хамгийн сайнаар хэрэгжүүлж яваа нь хэн бэ? гэж. Хамбын лам хариуд нь манай тэрд жавжаа лам банзрагч 2 доо гэж хариулжээ. Шавь нар нь яагаад тэр вэ? Гэвэл эд хоёр маань бодисдвын явдлаас сурсан бүх зүйлээ аль хэдийн өөрийн зүрхэнд шингээж амьдарч байгаа болохоор тэднийг манай эндхийн жинхэнэ бодисдв гэж хүндэлдэг юм гэжээ. Ингэхээр багш гэдэг нь цаглшгүй их ном хүүрэндэг хүнийг хэлдэггүй. Өөр дээрээ хэрэгжүүлж чадсан нэгнийг хэлж байна. Эдгээр үе шат дамжлагыг өөрөө бүрэн туусан цагт та бусдыг хөдөлж чадна гэж Папанка багш хэлсэн. Иймд бидний оюун санаа нээлттэй байх учиртай. Сэтгэлээ танаас нуугдсан хаалттай байлгаж юу ч орох зай өгөхгүй бол багшийн ямар ч сургаал тус болохгүй. Сэтгэл тань гадаад үзэгдэлт хит мэдрэмтгий өчүүхэн зүйл цочромтгой байх юм бол сонссон сургаал тань зүгээр ч ихний хажуугаар өнгөрөөд л өгнө. Бид гаднаа эдэстэд гуйж суухад багшийн сургаал орох зайгүй болчихдгийг хэлээд байна л да. Сэтгэл зүрхээ нээлттэй байлгаж өөрийгөө эвдэж байж аливаа агуу сургаалын шим шүүсийг хүртэж чадна. Бид зөвхөн эдэстэд ерөөл хөөцөлтөхөөс цаашгүй бол бас өрөөсгөл. Миний бодлоор эдэстэд гэж юу болохыг өөрийнхөөрөө тайлбарладгийг минь уучлаарай. Хэрв та агуу багшийн өгсөн сургаалын үг бүрийг өөртөө шингээж зүрх сэтгэлдээ өөрчлөлт гаргаж чадсан бол тэр бол эдэстэд мөн. Хэрв үгүй бол огт эдэстэд хүртээгүйтэй адил. Та хичнээн тараа бурханд залбирч Махкла бурханд мөргөж Важраягны бурханы баатарлыг уншиж Балданлахам Сахиусыг тахилаач өөрийн тэр ахархан зүрүүд араншингаа орхиж чадахгүй бол эдэстэд олж чадаагүй л байна гэсэн үг. Та бурхад Тэнгэрийг ивэлдээ аваач гэж гуйдгаас бус бурхтын эдэстэд хүртэх зарчмыг өөрөө хангаагүй байгаагаа юр хайхардаггүй. Тэр зарчим бол өөрийнхөө уг үнэн мөн чанарыг ухаж олох явдал билээ. Та өөрийнхөө уг үнэн чанарыг мэдэх цагт тэнгэрүүдийн эдэстэд аяндаа нэгдэнэ. Ингэж бод сэтгэл үүсгэж гэгээрэлт хүрэхэд энэ сургаал номч бүрэн дүүрэн утга учраа өгч бурхадч бүрэн эдэсттэй хайрлана. Дашрамд хэлэхэд энэ ердийн амьдралын мөнгө эд хөрөнгийн маргаан мэтэр би зөв чи буруу гэж маргалтахад хармаа ном бясалгалын талбар дээр болъё. Хуулийн үүднээс зөв буруу гэж гудамжинд дүгнэж болно. Харин номын явдалд бид эго гэдэг зүйлийнхээ суурийг малтаж тэр бурангуй зуршлаасаа салах гэж оролдож байна. Бид зүгээр гадаад зүйлийг өөрчлөх гэсэнгүй. Зовлонгийн уул үндсийг нь ухаж тэр хорыг үндсээр нь сугуулж хайхыг зорж байгаа. Тиймээс энэ нь асар их хүч, төвчээр, хичээл зүтгэл шаарддаг зам. Уур хилэнгээ дарахад тун чамаргүй, эгоогоо дарахад бүрч хэцүү. Бусадтай санал зүрхэд өөрийнхөө сэтгэлтэй ажиллах амаргүй. Энэ бол энгийн бус таны оюун санаанд явагдах том тулаан юм. Гэхдээ та ялбал таны амьдрал хувь заяа үндсээрээ өөрчлөгдөнө. Цаг хугацаа хүлээхгүй амьдрал үнэхээр хэврэг. Бид энэ хорвоод ганцаараа ирсэн, ганцаараа л буцна. Одоо боломж гарсан байна. Номын айлдвар нь байна. Хэрэгжүүлэх орчин нь ч байна. Хойш тавилгүй одооноос эхэл. Амьдрал үнэхээр эргэлзээтэй, юу ч болж мэднэ. Өвчин зовлонгүй байлаач бид дуусаж болно. Үхэл хаалга тогшохыг хэн ч мэдэхгүй. Эго буюу биеийг баримталж минимхийлэх үзэл хизээж танд жинхэнэ жаргал идэлүүлж байгаагүй. Бид анзаарахдаа өөрийнхөөрөө бай, эгоогоо даг гэж сурталддагч үнэндээ тэр нь эргээд таныг улам их зовоож, улам их шаналгадаг. Тиймээс сайн бодоод үз. Бусад амьтан үнэхээр эрдэнэ мэд ирхэм. Өөрийгөө дүвийлгэх тусам буруудна. Бусдыг өргөмжлөх тусам зөв замхирна. Бусдад таагүй хандаж тэднээс муу үг сонсоход өөрийн ирэхгүй баярлаж талархах сэтгэл шууд төрөхгүй. 3 дугаар бадаг үйл бүхэндээ өөрийн сэтгэлийг шинжиж явъя. Над ба бусдын хорлол болох төөрөгдөл үүсэнгүүд түүнийг тэр даруй хатуу сүрч эрс хайж арилгая. Энэ бадаг бол үнэхээр хамгийн хэцүү дадлагын тухай өгүүлжээ. Гадамб багш нар байнга өөрийнхөө сэтгэл рүү өнгөж өөрийн сэтгэлээ шинжиж байг гэж захидаг. Бусдын сэтгэлийг бүү шинжил гэдэг. Учир нь миний уур хилэн миний амар амгаланг буснуулдаг. Таныг ч бас тайван биш болгодог. Миний уур хилэн, миний эго миний жаргалыг ч сүйтгэдэг. Таныг ч тавгүй болгодог. Таны уур хилэн таны аз жаргалыг, миний аз жаргалыг хоёуланг нь үгүй хийдэг. Энэ эцэстээ бид бүгдийн хувь заяанд хар тол бүүүлдээдэг. Хэрв танд хэн нэгэн муу үг хэлж буруутгаж загнаад байвал гадамб багш нар нэгэн арга заадаг. Тэр хүн таны эгоог шүүмжилж байна гэж ойлгох. Өөрийгөө тэр чигээр нь цэвэр ариухан, эго сэтгэл тань болонд хаа нэгтээ тусдаа оршиж байна гэж сэтгэлдээ дүрслээд тэр хүн миний эгоог л буруутглаа гэж бод. Тэгээд эго сэтгэлдээ хандан сонсож байна уу? Чамайг маань буруутгаж байна шүү дээ гэж хэл. Уурлахын оронд та эго сэтгэлээ нөгөө хүнтэй хамтарч шүүмжлээд үз. Нөгөө хүнийг дотроо дэмжиж эгоогоо булаад ав. Иймхэн юмд өврөө гаргаж байдаг ч юм уу гэд зэмлээд бай гэсэн үг. Ингэж өөрийгөө хуурч сурах нь ч бас нэг арга шүү хийхээ. Бодит байдал дээр таныг шүүмжилсэн нь үнэн ч гэлээ та өөрийгөө тайвшруулахын тулд ингэж сэтгэлдээ бодож болно.
Энэ бол камлашлахгүй заадаг нэг арга. Бүтэлтэй эсэх хамаагүй, та ядаж оролдоод үз. Нэг удаа бүтэхгүй байж болно, гэхдээ шантарч болохгүй. Тууштай байх нь маш чухал. Амьдрал үнэхээр энгийн юм шүү дээ, хэрэв би л өөрөө түндээ бүтлэхгүй бол. Гэтэл яагаад миний амьдралд ийм олон хүндрэл, төөрөгдөл гараад байна вэ гэвэл миний л өөрийн араншингаас болж. Би эхлэлгүй цагаас энэ зангаа тээсээр ирсэн, өдгөө болтол барааг нь тавихгүй явна. Надад ийм үнэт хүний бие заяачаад ийм их багш нарын буян номыг сонсцоход хэрэгжүүлээгүй гайгаар одоо ч эргүүдэж явна ичмээр. Дараагийн төрөлтөө энэ бололцоо олдно гэж санаад ч хэрэггүй. Үнэт энэ хүний бие олдсон нь учиртай. Бидний амьдрал маргалдах, муудалцах гэж заяагдаагүй. Хинтээ ч хэрэлдэх ёсгүй, муудах тавилангүй, харин аз жаргал бүтээж, амар тайван, авгаа ялалтад хүрэх гэж төрсөн. Энэ амьдрал ганц удаа эсвэл олон ч удаа давтагдаж магадгүй. Гэхдээ бид яг одоо энд өөр дээрээ ажиллах учиртай. Энэ хорвоод хаан ч амьдарсан, агууд ганцаар байсан, эсвэл олонний дунд орон суурьнд байсан хамаагүй. Яагаад гэвэл хаан ч утсан таны сэтгэл хандлага дагаж явна. Таны бэлэг оюун, таны хандлага хаанч дагалдана. Хувь хүн та өөрөө өөрийнхөө гэрч юм шүү. Будда багш, чи бол өөртөө нөхөр нь, бас өөртөө дайсан гэж хэлсэн. Та өөрийгөө аварч чадна, сүнөөж чадна гэсэн санаа. Тиймээс би хийж буй дадлага болгоны өмнө өөртөө хариуцлага хүлээж хийх ёстой. Би хүний магтаал, бусдын үнэлгээг хүлээх ёсгүй. Би тэдэнд таалагдах гэж бясалгал хийх учиргүй. Харин өөртөө л үнэнч байж өөрийгөө л хүндлэх ажил хийх хэрэгтэй. Би өөрийн хүслээ биелүүлж, өөрийгөө жаргахын төлөө, бусдын хүслийг биелүүлж, бусдыг жаргахын төлөө, бурхан багшийн болон агуу их багш нарын хүслийг биелүүлэхийн төлөө л зүтгэх учиртай. Тэд биднээс юу хүсдэг билээ? Зөвхөн л биднийг сургаал номыг нь сэтгэлдээ шингээгээд өөрсдийгөө гэгэрүүлэхийг хүсдэг. Тэд биднийг үргэлж харж айдастад хайрладаг. Гэвч бид тэр айдастдыг нь анзаарахгүй өнгөрөөх нь олон. Бурхад нарыг нар сар хоёроор төлөөлүүлдэг. Тэд гэрлээ айдалд тусгаж л байдаг. Харин бид гэрлийг нь хүртэхийн тулд нүдээ нээх, сэтгэлээ нээх хэрэгтэй. Тэрнээс биш тэд гэрлээ харамлаад буй хэрэг огт биш. Иймд би өөрийгөө өдөр бүр дахин шинжилж, зас залруулж байх ёстой. Айв бадаг. Хорт араншинтай хатуу зовлонд дарагдсан амьтдыг үзвээс тэднийг ховор нандин эрдэнэ олдсон мэт эрхэмлэн хайрлаж явах болтугай. Энэ шүлэг нийгмээс гадуурхагдаж, орхигдсон хүмүүсийн тухай өгүүлжээ. Ийм хүмүүсийн ааш авир нь таагүй, өөрсдөө ядуу зүдүү эсвэл нийтээр чигшигдмээр араншин гаргадаг учраас энгийн бидэнд тэд таалагддаггүй. Харин Кадамвиосны мастер багш нарын хувьд тийм хүнтэй уулзах нь өөрийгөө шинжих, бясалгалын амжилтаа сорих маш үнэ цэнтэй боломж болдог байна. Ер нь бидний амьдралд тааламжтай ба тааламжгүй хоёр төрлийн нөхцөл байдлууд ээлжлэн тохиодог. Тааламжтай нөхцөл тулгарсан үед бидэнд асуудал бараг л гардаггүй. Бүр 24 цагийн туршид хүссэн бүхнээ эдэлж, амттай хоол, тав тухтай орчин, сайн найз нөхөд, элбэг хангалуун хэрэглээ дунд жаргаж явдаг. Тэгэхдээ тэр таатай орчин доторч төөрөгдөл бодлол мундахгүй гарч байдаг ч бид огт анзаардаггүй. Харин тааламжгүй нөхцөл тохиоход түүнийг байгаагаар нь хүлээн авч чаддаггүйгээс болж сэтгэл өмөрч, эргэлзэж твдэнэ. Бие махбодын эсвэл сэтгэл санааны аливаа таагүй байдалд бид төвчээр гаргаж чадахгүй ихэд шаналдаг. Ингэж зовлонгоо байгаагаар нь хүлээж авч чадахгүй болохоор сэтгэл тогтворгүй болж улмаар бясалгал номын үлээж хаяхад хүрдэг. Яагаад бид зовлон бэрхтээ тулах бүртээ бясалгал номоо алдаад байдаг юм бол гэж би боддог. Учир нь бид аливааг хит ихээр гордон, хит өндөр хүлээлт тавьчихдагтай холбоотой. Буддын номыг судлаад бясалгаж эхлэмэгцээл амьдрал минь тэр дороо өөрчлөгдөх ёстой гэж бид дотроо найдаж орхидог. Гэтэл бодит байдал дээр бурхан багш өөрөө гэгэрэлд хүрэхийн тулд маш олон жил ууггүй хичээснийг санах хэрэгтэй. Эртний энэтхэг төвдийн агуу их багш нар махсадхууд бандида мэргэд амьдралдаа илтэв бэрхшээл зовлон тоолж баршгүй олон удаа амссан ч хизээж шаргуу зүтгэлээ орхиогүй. Эцэст нь бүхий л сул талаа даван туулсан байдаг. Харин бид бол өчүүхэн зүйлч твдэж өвдөж шаналхтаа туйлын эмзэг болчихож. Тиймээс гаднаас өчүүхэн саад үзэгдэхэд л түүнийг давах төвчээргүй болж тогтургүй болон бие сэтгэлээрээ дороодох нь илбэг. Өдөр тутмын амьдралдаа ч бид нэг зүйл болж харагдахыг хүсэж, нэг зүйлийг олж авахыг ирмэлцдэг. Гэвч бидний хүсэл найдлага нь өөрсдийнхөө хийж буй үйлээс хавгүй илүү байдаг. Уг нь хүн гордож байгаагаасаа илүү ихийг биеэр хичээн хийж байж үр дүнд хүрэх учиртайсан. Гэвч бид эсрэгээр нь хийх нь бага хэрний хүлээх нь их байдаг. Тийм учраас л хүн гэдэг амьтан их ярвахтай гэж би боддог. Нэг нь ярина, нөгөө нь сонсно, гэтэл хожим нь хамтдаа хэрэгжүүлж чаддаггүй. Та бүхэн судар ном уншиж, багш нарын айлдварыг сонсоод мэдэх ёстой бүхнээ мэдэж авсан. Одоо гинэн цайлган сохор биш болсон. Та хэрхэн жаргалтай байхыг ч андшгүй болсон. Хэрэв худлаа дүр эсгээгүй л бол. Гэвч ганц гол бэрхшээл бий, тэр нь залхуурал.
Бид амьдралдаа илүү дээрдэж дэвжихийг хүсдэг ч бэрхшээл саадыг даван туулах тал дээр залхуурдаг. Хинч хүсээгүй зовлонд учрахыг хүсэхгүй нь мэдээж. Гэсэн ч тэр хүсэхгүй байдал нь өөрөө наалдаад буй сөрөг зуршлаад арахгүй, хിവэр нь үлдээх шалтгаан болдог. Таач бас зовлон бэрхшээлээс тасран гарахыг хүсэж байгаа ч яагаад ч юм бүтлгүйцээр байгаа биз. Учир нь таны сэтгэлийн сөрөг зуршил хорт дадал гүн бат суусаар байгаа тул тэр болгон дийлэгдэхгүй, өөрийг тань хүсээр байна. Бид хайр, инрэл, бод сэтгэл ярих дуртай. Гэвч үнэндээ бидний энэ хайр, инрэл нь ихэнхдээ жинхэнэ утгаараа бус, өөрийгөө л бодсон мөнгө аяс солилцсон байдаг. Бусдад маш сайхан хандсан дүр эсгэж сайн хүн болох жүжиг тавьж бид чадна, харин дотоод сэтгэлдээ юр өөрийн эрх ашгийг л нин тэргүүнд тавьсан хിവэр байх нь илбэг. Би хүний хоосон магтаал жүжиглээс илүү бодит үйлдэлд нь анхаарлаа хандуулдаг. Уг явдал хоёр зүрхийг төвөггүй харж болно. Бид хайр, нэгүсэл, бод сэтгэл гэх мэт гоё үгсийг хилдэгч сайтар шинжүүл тэдгээр нь үнэхэрийн агуу хайр, чин нэгүсэл мөн эсэх нь эргэлзээтэй. Ихэнх тохиолдолд өөрсдийн эрх ашгийг шингээсэн нөхцөлд хайрл байгаа нь харагддаг. Өөрийг чухалчилсан энэ байдлаа хаяхгүй л бол бид юутаж нүүр тулсан хий дэмий сөхөрч ундаг хിവэр байх болно. Тиймээс номын сургаал ямар ч гүн гүнзгий байгаад бидэнд тус болохгүй өнгөрдөг. Яагаад гэвэл бидний эго буюу өөрийгөө өргөмжилсэн бардам санаа маань сургаалаасаа ч дээгүүр ноёлсон хിവэр үлддэг. Бид бясалгал үйлдэх тусмаа тэр эго нэмэгдүүлэх хэрэгсэл болгоод байдаг талтай. Уг нь багасгах зорилготой байсан өөрөө хайрлах сэтгэл маань буруу зүгт хөгжөөд эхэлнэ. Тийм ч учраас л би үүнийг их төвөгтэй асуудал гэж нэрлээд байгаа юм. Энд Ланри Тампа багш нэгэн жишээг татсан байдаг. Гуйлгчин хүн хоол тижэл олдвол тэр нь түнд хосгүй өмнөд эрдэн мэд санагддаг. Хэрв хэн нэгэн цангаж зовсон хүнд ус ундаа өгвөл тэр нь түнд ам тариа мэд санагдах нь лавтай. Үүнтэй адил үнэн сүсэгт гадам биосны шавнаар нийгмийн гадуурх шавар нь хүн бүхэн таагүй санагддаг. Ядуудаараа хүмүүсийг хараад зүхтах бус харин ч өөрийгөө шинжих тойл болгож ашигладаг байжээ. Тим хүнтэй тааралдах мөчтөө би бясалгал намаа зөв хийж байна уу, буруу зам руу орчихсон юм биш биз гэж өөрийгөө нэгтлэн шалгадаг байна. Бүх хүн чамд сайхан инээмсэглээд, сайхан аашлаад, бэлэг сэлт бариад байвал чи өөрийгөө би үнэхээр сайн хүн болжээ гэж эндүрч эхэлнэ. Харин нэг хүн л чамд дургуутсан царай гаргахад эсвэл муухай үг хэлэхэд би үнэхээр номын сургуультаа дотооддоо хэрэгжүүлж чадаж байна уу, алдчихаагүй биз гэж эргцүүлэх хэрэгтэй болно. Тийм учраас бусдын таагүй хандлагыг ч хүртэл өөрийгөө засах үнэт завшаан гэж үзэж сурах ёстой. Хин нэгэн таныг муулж гүжирдэж элдвэр доромжил бол тэр нь нэг талаас төвчгэд бэрхж нөгөө талаар үнний шалгуур ирж байна гэж баярлах хэрэгтэй. Хэрв та номын багшийнхаа сургаалыг үнэлдэг бол яг ийм хүндрэлтэй мөчийг бясалгалынхаа объект болгож ав. Харин үнэлдэггүй бол тэр чигт нь мартаад өнгөрөхөөс өөр яах вэ? Ийм таагүй нөхцөл бүрдсэн мөчтөөл та номын үгсээ бодит амьдрал дээр хэрэглэж байгаа эсгээ сэтгэлийнхээ гүний хяналтанд оруулах учиртай. 5 дугаар бадаг хэрэг хүн намайг хатааж өтөө өвөрлөж элдвэр хэлж хохирох аваас би өөрийн ялагдлаа хүлээн зөвшөөрч ялалтын баярыг бусдад өргөн барья. Энэ шүлэг бидэнд ялагдлаа хүлээн бусдад ялалтыг өгч сурах тухай сургамж өгч байна. Үүнийг бодисдын ёсонд өгөх авахын бясалгал хэмээдэг. Төв дээр тонглон гэдэг энэ аргын тухай бид өглөө бас ярьсан. Тон нь өгөх, лин нь авах гэсэн утгатай. Зарим хүн цагаан гэрэл сэтгэл рүүгээ оруулж хар утааг өөрөөсөө гаргаж байгаа мэтээр дүрслэх амьсгалын дасгалаар үүнийг хийдэг. Гэвч тэр нь зүгээр бэлгэдлийн нэг арга төдий харин жинхэнэ өгөх авахын бясалгалт гэдэг нь яг энэ 5 дугаар шүлэгт хэлсэн утга санаа юм. Бусдын хар муу энерги зовлон бэрхшээлийг өөр дээрээ татаж аваад өөрийн бүх амжилт, баяр жаргалыг өрөөл бусдад зориулах сэтгэлээ хөгжүүл гэж энэ шүлэг бидэнд сургаж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд үнэхээр их шийдэмгий, хүчрхэг сэтгэлийн тэнхээ хэрэгтэй нь ойлгомжтой. Бид яагаад ингэх ёстой гэж урд хожигдлыг орхиод өнөөхөндөө бодоход ч бидний бясалгал номын бүхий л амжилт бусдын л тус дэм оролцоогоор дамждаг. Өөрөөр хэлбэл бүх оршнол амьтад бидний ээж аав мэд ачтай. Тэдний тусламжгүйгээр бид бурхан багшийн номыг хэрэгжүүлж чадахгүй, төгс гэгэрэлд хүрч бүрч чадахгүй. Энэ утгаараа бүх хүн төрлөختөн, ер амьтан бүхэн бидний хувьд хүслийг биелүүлэгч эрдэнэ мэд санагдах учиртай. Тиймээс тэдэнд аз жаргал хайрлаж, зовлон нь нэмэлэх нь ямагт зүйтэй хэрэг. Гэхдээ яагаад үүнийгээ заавал нууцаар хийх ёстой гэж? Учир нь бид буян хийсэн ч түүнийгээ далимдуулж нэр нүр олох, эсвэл өөрсдийгөө өргөмжилж гайхуулах хандлагатай байдаг. Тийм бардам сэтгэлийн алдаа маш аюултай тул Кадам багш нар энэ шүлэгт заавал чигт зүрхний нууц үйлдэл гэж онцлсан байна. Чи ингэж нууцхан хийвэл цохилтой гэж номд заасан атал зарим хүн мэдлгүй өөрийгөө дүйлгэж алдар нэр олох гэж оролдвол номын сахил хатуу гэдгийг санах ёстой. Тийм болохоор өглөг буян бясалгал үйлдэхдээ аль болох даруухан байж олны өмнө харуулах гэж хоосон дүр эсгэж болохгүй гэсэн үг.
Эрт цагийн олон их гигантэн олонний өмнө жирийн хүн шиг даруухан байж хүмүүс амгалан нойрсон хойно шүнжин суугаад бясалгал үйлддэг байсан гэдэг. Харин хүмүүс сэрхийн алдад өөрсдөө унтаж байгаа дүр үзүүлэн хэвтчихдэг байжээ. Ийхүү үнэхээр нууцхан бүх зүрх сэтгэлээ зориулан бясалгаснаар тэд богино хугацаанд агуу хүч чадлыг олсон юм. Харин өнөө үед зарим хүмүүс эсрэгээрээ олон нийтийн өмнө өөрийгөө онцгой хүн болгон харуулж шүтээн дүр бүтээх гэж хичээн харин хүмүүст харагдахгүй үедээ залхуурч бясалгалаа омортдог. Ийм болохоор үр дүн нь өчүүхэн гардаг буюу огт үгүй байгаад гайхах зүйл алга. Мэдээж бид бусдын жаргалыг өөртөө татаж зовлонгон үүрхийн тухай ярихад зарим хүн цочирдож магад. Гэвч энэ чинь сэтгэлийн шийдэмгий зориг хүчийг бэлэг ухаанаар тэтгэж чадвал тийм хэцүү зүйл бишээ. Бид өдөр бүр залбирч уншлага үйлддэг. Тэр бүрдээ өөрийн сэтгэлийг бас шинжиж байх ёстой. Чи өөрөө үнэн сүсэгтэй, чин зүрхний итгэлтэй бол Бурхад багш нар чиний үг, үйлбэрийг сонсож байгаа. Харин хоосон хонгой шиг бэлдуучилж дотроо хоосон байвал тэд чамд туслахгүй. Буддын сургаалт үр дүн нь өөрийн үйлээс хамаарна гэж онцолдог. Иймээс энэхүү өглөг хайр зовлон хураах бясалгалыг хийхдээ өөрийн ашиг сонирхлыг орхиж, өчүүхэн ч хольцгүй гагцгүй бусдын тусыг хүссэн ариун сэтгэлээр хийх ёстой. Чиний хийсэн буян эцэстээ чамд л буцаж ирдгийг бодоорой. Тиймээс нэр алдар, эд хөрөнгө горилж хийвэл тэр нь чиний бясалгалд маш том саад хорлол болж хувирна. Бусдаас ирэх дайсан ад чөтгөр гэж байхгүй. Тэр бүгдийг чиний сөрөг бодол санаа өөрөө бүтээдэг. Сөрөг хандлага тээж явах юм бол тэр нь дотроос чинь чамайг устгаж хорлох дайсан болон хувирч амар амгалан олохгүй. Тэгэхээр бидний дотоод сэтгэлээ чиглүүлж байгаа хандлага ямар ч нөхцөлд нэн чухал гэсэн үг. Сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн авч явах тухай Махаян, ялангуяа Махамудра, Махати зохичин зэрэг гүн ухаанд сөрөг сэтгэл төрүүл түүнийг таньж бясалгалын объект болгон авч яв гэдэг. Сэтгэл хөдлөл өөрөө муу гэж биш, мөнхийн авшгаар догшин хохирол үүсгэдгийг хэлнэ. Тань шавталгүй орхиж чадвал тэд таны самтгийг улан баттгадаг. Иймд йогын хэмээхэн гадаад таатай таагүй нөхцөлд үл автдаг, дотоод тогтвортой болсон хүнийг хэлнэ. Энэ замд суурин, санамсар, мэдэмсэр. Сэрэмжгүйгээс үүсэх олон хохирлыг санамсар, мэдэмсэр багасгана. Бурхан багш 3 удаа номын хурдыг эргүүлж Хинаян, Мадхьямака Махаян, дараа нь гүн ухааны төгөлдөр хэлбэр шат дараатаагаар биднийг хөтлсөн. Иймээс ялалтаа өргөх, ялагдлаа авах үнийг амаараа бос зүрхнээсээ хийн. Ариун газар адистад ба холбол ариун газар мөргөх адистадтэй. Гэвч дотоод төлөв өөрчлөгдөхгүй бол тэр газар танд ариун байж чадахгүй. Ариун, игэл хоёр таны ухааралтай л холбогдно. Холболт гэдэг гадаад дүрс бус, дотоод ухаарал хэрэгжилт. Тиймээс би надад миний гих барилтлагаа сулруулах нь эхний алхам. Вай бадаг найрамдал ба дээд багш намайг тусалж их найдвартай байхад минь хүн дээр шархлуулбал түүнийг дээдийн дас багш минь хэмээн үзье. Жинхэнэ багш найз гэдэг чамайг таатай байлгах хүн биш. Харин алдаагч нь ил тод хатуу хэлж чаддаг хүн. Гадамбийнханд олон түмний өмнө шүүмжилдэг багш жинхэнэ дээд гүрүү. Учир нь тийм шүүмж би буюу эгог хичээж өөрчлөлтөд хүргэнэ. Өнөө цагт ийм үгийг тэсэхгүй явчих нь олон. Гэвч сэтгэлээ засах гэж байгаа бол эгог өвтгсөн сургаал хамгийн үр дүнтэй. Важраян тантрат гүрдээ хийх холбоо самай нь маш чухал. Буруу сонголт их хор учруулна. Иймээс мэдлэгээ тэлж цэвэр үзлээ төлөвшүүлж зөв багш дүрийг сонгох нь амин чухал. Вэй бадаг. Товчхондоо илдаалд альва ашиг баяр жаргалыг бүхээж амьтдад өргөнө. Харин өвчин хор зовлон зүдгүүрийг нь нууцханаар өөр дээрээ авъя. Энэ бол нэмжин ирэх зүрхний ноён нэгүслийн бодит дадлага. Амтан бүхэн өөр дээж минь гэсэн үзлээр бусдын тусыг бүтээе. Нууцханаар гихэн гайхуулж үзүүлбэр болгох хандлагаас сэргийлсэн ухаан. Гадамб багш нар намбатай нам гүн бясалгаж олны дунд энгийн мэд боловч хөнгөж шүнжин бясалгалд сууж ирсэн. Үзүүлэх бус дотоод чанараа батлах нь гол. Өглөг сахил төвчээр хичээл бясалгал мудраа бэлэг ухаан гих мэд бүх парамита эцэстээ өөрт чинь буцаж ирнэ. Иймээс нэр хөөцөлдөх, алдар, байр суурь гуйх бүгд саад. Бэрхшээл гадаад биет бус сөрөг хандлагаас төрдөг. Бурханд мөргөх дүрс, тахил, ирэх бүгд сануулга, холбооны бэлэг тэмдэг. Чин сүсэггүй бол тэд ачаал болно. Дүрсийг тахих нь жинхэнэ утгаараа чимээд чинян гин холбоо тогтоох айст хийд алга дарам адистад энэ зан үйлээр чинянаг дүрст хувилгах тухай гэдгийг ч ойлгох хэрэгтэй. Вэй бадаг бэлэг ухааны бадаг эцэст нь эдгээр бүхнийг ертөнцийн 8 номын хэрдүүл бузралдуулж орчлонгийн бүхий л юмсыг үзэсгэлэнт зэрэглээ мэд хоосон чанартай ухаан хорогдон шунах сэтгэлгүйгээр орчлонгийн дөнгөнөөс ангижрах болтугай. Энэ шүлэг 8 туурайн дээр тогтсон орчлонгийн хувьсал бүхэн хоосон гэдгийг гүн гүнзгий таньж мэдхийн тухай сургамжилж байна. Бидэнд анхандаа гэгэрэлт хүрнэ гэсэн итгэл найдвар хэрэгтэйж эцэстээ тэр хүлээлтээсээ хүртэл салж чадах нь чухал юм.
Туйлын үннээр бол ямар ч хүлээлт гордлого үгүй болсон цагт хүн бүрэн гэгэрх билээ. Хүлээс болсон гордлого чинь байсаар байвал самсрын хэлхийнээс тасарч чадахгүй гэсэн үг. Самсарт хүнийг хүлж байдаг 8 хүлээс бий. Үүнийг буддизмд ертөнцийн 8 хүсэлж гэж нэрлэдэг. Ашиг ол зомогт дурлаж, гар цохирлоос айн зовнох жаргал таашаал тэмүүлж, зовлон бэрхшээлээс зүхтах магтаал сайшаал дурлаж, зэмлэл шүүмжлэлээс имээх алдар нэрж шунаж, алдаргүй хоцрохоос айж зовнох. Дээрх 8 хандлага таны сэтгэлд байсаар байвал та хичнээн нирван хүссэн ч орчлонгоос ангижирч чадахгүй. Жишээлбэл та тара бурханд залбирдаг байлаач тэр сүсгэлэлтэй хүртэл даалд бардам сэтгэл холилдож байдаг. Миний тара бурхан, миний шүтэн гэж өмчилж өөр бусад бурхад буйнаа хайрлахгүй байгаа юм шиг эндүрнэ. Ногоон тараг дутуу үнэлж, цагаан тараг хит өргөмжлөнө. Мөн амьдрал тань 50 сайхан үед залбирхаа мартчихад бэрхшээл тулгармагц гинэт тарин уншиж эхэлдэг бол түүнийг чинь тара бурхан мэдрэхгүй байна гэж үгүй. Та өөрөө л тара бурханд хандаад одоо надад хэрэггүй асуудал гарвал дуудаж сургалъя гэсэнтэй адил болчихдог. Ийм хандлагатай хүн яаж бясалгалаараа амжилтад хүрэх вэ дээ? Бидэнд юун түрүүн хэрэгтэй зүйл бол аливаад хоосон чанарын нүдээр харж сурах бэлэг ухаан юм. Бүх юмсын үзэгдэх байдал нь тарин ид шидийн хувилгаан үйл шиг л байдаг. Өнгөцгөн харахад үнэн юм шиг мөртлөө нарийн ажихад хоосон чанартай. Бурхан багш бодисто нарч хоосон чанартай, бурхад сахиус хамгаалагч нарч хоосон чанартай гэдгийг хэн бүхэн хүлээн зөвшөөрнө. Харин бидний хувьд тэр хоосон чанарыг биеэр үзэж, бясалган таниагүй цагтаа энэ бүгдийг яг л боддоор оршдог юм шиг сандаг хിവэр. Тиймээс өөрсдөө игэл мөргөлчдийн төвшөнд байгаа үедээ багш нартаа бурхад шүтээндээ сахиус хамгаалагчдаа үргэлж сүсгэлэх, залбирах, бясалгах ёстой. Юм бүхэн хоосон тул юу ч хийх шаардлагагүй гэж эндүрүүл гүн төөрөгдөж мэднэ. Үнэхээр тэр хоосон чанарыг таньчихсан хүнд бол бололцоотой, харин бид мэдэн тэгж чадалгүй муухай хിവэр байгаа үедээ хоосон чанарыг хит амархан бодож хайхрамжгүй сууж хэрхэж болохгүй. Бид өнөө хэрэн төөрөлдсөн муухын харанхуйд байгаа болохоор самсарт зовж тарчилж яваа хэрэг. Харин тэр харанхуйг сарниулж юмс үзэгдлийн хоосон чанарыг таньсан цагаас эхлээд самсар тэр чигээрээ нирван болон хувирдаг. Тэгэхээр нирван самсар гэдэг хоёр ялгаатай юм огт биш. Хизээ бид таньсан бэ, хизээ таньж чадаагүй байна вэ гэдгээс шалтгаалж хоёр юм шиг харагддаг. Түүнийг таньсан билег оюуны нүдэрээ өдөр тутмын амьдралаа харахыг хичээн суралцах хэрэгтэй. Жишээлбэл хэн нэгэн хүн таныг сайшаа магтвал тэр үгэнд нь бүү бэлуур. Дотроо энэ бол ердөө хоосон магтаал, одоо миний бардам сэтгэлийг өдөөж байгаа өнгө төдий зүйлт гэж бод. Харин хэн нэгэн таныг хараан зөвхөж доромжлон гутаавал бас л энэ ердөө хоосон чимээ хий дими сэтгэл өвтгөх үгс надад үнэндээ хамаагүй гэж санаж бай. Ингэж чадвал магтаал доромжлол хоёулаа таны сэтгэлийг хөдөлгөж чадхаа болно. Юу үнэн бэ, юу худал вэ гэдэг нь туйлын бодит зүйл биш, таны л хандлагаас шалтгааллах ойлголт юм. Магтаалч зэмлэлч хоёулаа дхармакайгаас, номын мөн чанараас үүсдэг. Дхармакай үгүйсэн бол тэдгээр аваа үгсч гарах учиргүй. Аз жаргал зовлон шаналлч, нирван самсарч бүгд дхармакайг өчүүхэн төдийж таньж мэдээгүйгээс бий болдог төөрөгдлийн илэрхийлэл юм. Тэгээд нэгэнд дхармакайгаа өөрийн биеэр таньж мэдчих юм бол самсар тэр аяараа нирван болон хувирна. Ийм агуу үннийг таних хүртэл энэ орчлонд зовж шаналлах явдал хизээд үргэлжлэх нь ойлгомжтой. Нөгөөтэйгүр бид бурхан шүтээний номын ёсоор дээдлж чадахгүй. Зөвхөн хэлбэр төдий хөөргөж өөрсдөө хичээл чармаалт гаргахгүй бол тэр бурхад сахиусны айдас өрөөлж алдагдана. Таны сахисан самаягийн холбоо тасрахад агуу гигантэн ч танд тусалж чадахгүй. Тэр цагт та уул овоо шиг их бурхан тахилтай байлаач ачаанаас хэтрэхгүй. Зарим хүн маш үнэтэй алт мөнгөөр бүтээсэн асар том бурхад гэртээ залаад түүгээрээ бахархаж надад тусал хэмээн гуйдаг. Харин өөрөө сэтгэлээ засахгүй хандлагаа өөрчлөхгүй бол тэр бурхад туслахгүй нь тодорхой. Бурхан таныг өөрийг чинь гэгэрүүлэхгүй, та өөрөө л гэгэрэх юм. Бид бурхан шүтээнээ бэлэг оюуны сануулга болгож дотоод чанарт нь хүрэх холбоос болгох гэж тахдаг. Тэр хөрөг зураг баримл болгонд өөрсдийн үзэл санаагаа шингээдэг. Танка зураг бүр уншлахын эрхэс бүгд таны номын сахил сэтгэлийн холбооны бэлэгдэл болдог. Хэрв та тэр бэлэг бэлгэдгийнхээ цаад утгыг гэвэл бурхан шүтээнүүд нь ч бас утгаа алдна. Та дэлгүүрээс бурхан дүр худалдан аваад багш дээрээ очиж ажиллаад өгөөч гэдэг. Үнэн дээр тэр нь ажиллах гэхээс илүү сан тавих буюу шин шүтээнтэй болгох зан үйл юм. Таны худалдан авсан игэл мод шавар хүрэл баримлт багш тань тарны хүч шингээн үгээр тэр жирийн дүр жинхэнэ бэлэг оюуны шүтээн дүр болж хувирдаг. Ингээд та түүнтэйгээ холбоо самая тогтооно. Та түүндээ чин сүсэгтэй үнэнч байж чадвал нэг л өдөр тэр бурхан тантай ярилцаж мэднэ. Бүр чамд юу хэрэгтэй вэ гэж асуувал бүү гайхаарай. Та ч хүсснээ хэлнэ биз. Харин тийм сүсэгтэй оргилдоо хүрээд дараа нь та би одоо энэ дүрээс чинь ангижрах ёстой гэж ухаарах мөч ирж магадгүй.
Тэгээд жинхэнэ бэлэг оюуны мөн чанараа олсон тэр цагт тусалж байсан тэр шүтэн дүрийн хэрэгч дуусна. Ийм гайхамшигт түүхүүд гигантнуудын намтарт олон гардаг. Энэ бүхэн утгагүй мухар сүсэг биш, учир зүй, дэс дараагаар явагддаг. Тиймээс нууц тарны номлол болох очирт хөлгөнд оролцохдоо эдгээр бүхнийг сайн ухаарч хэрхэн үнэтэй ямар чухал болохыг ухамсарлаж сур. Хэрэв ингэж чадвал та богино хугацаанд өөрийн замналыг эрс дэвшлүүлж чадна. Харин юуг ч үл тоомсорлож буруу хандлага гаргавал хэдэн жил дагсны эцэст тарны ёс надад тохирсонгүй гээд яваад өгдөг. Бүр бурхан тахилаа хөсөр хайж түүнийхэн дотор хулган шигдэн үрлэхэд хүргэсэн хүмүүс ч байдаг. Энэ бүхэн эцсийн дүндээ таны өөрийн сэтгэл алдсны л гор юм шүү. Төгсгөл, энэ айлтсан бүхэн миний өөрийн зохиосон зүйл биш гэдгийг давтан сануулъя. Би өөрөө энэ гайхамшигт сургаалыг 1997 онд Бихар мужийн Бодгая дахь шичин хийдэд болсон дээрхийн гигантны номын айлдвараас хүртэж авсан билээ. Тийхүү гигэн багш нарынхаа төгс номлолыг сонссон тул энэ айлдварыг та бүхэнд хүргэхэд бэлэг дэмбэрэлтэй байлаа. Үнэхээр гүн утгатай энэ сургамжийн айдас жанлавыг авч чадсан бол та нар минь ч бас номын хүслээ биелүүлэхийн төлөө хичээнгүйлэн чармаагаарай. Бид бээр эдгээр агуу багш нарынхаа хүслийг биелүүлэхийн тулд өөрсдийн чадах бүхнээ зориулж яваа билээ. Тэр болгон төгс амжилтад хүрэх эсэх нь эргэлзээтэй ч ядаж шаргуу зүтгэл, бөөр сууртай хичээлээ орхилгүй байхад бодлын зам сэрэхгүй гэдэгт би итгэдэг.